Хансууч бодолтой За 2 хүн ороод ирлээ шүү. За амралтын өдрийн минь төргийа. Орж ирж байгаа 6 хүндээ амралтын өдрийн минь төргийа. Сайхан амарцгааж байна өө. Амралтын ая тухтай давлаг сайхан өнгөрч байна өө гэж. За 10 боллоо. За амралтын ая тухтай давлаг сайхан өнгөрч байна. 15 хүн ороод ирлээ шүү. За 19 хүн. 22 хүн. За амралтын ая тухтай давлаг сайхан өнгөрч байна өө. Орж ирж байгаа шүү. Сайн уу бро хэмраа гэж. Сайн байна уу. За наанарт амралтын өдрийн минь мэдэх гээд энэ лайвыг ингээ асааж хамаа. За бас Монгол хүн байна да тийм ээ нэг амралтын өдөр минь бас мэдъя гэд ингээд. Энэ лайвыг одоо богнохоо хийнэ. За амралтын ая тухтай давлаг сайхан өнгөрч байна өө гэж. Бүх юу болж байна гэж. За алтан сон борилж байна да. Алтан сумын барилдаан барилж шүү. За ингээд нэг орж ирсэн улсуудаа бас тийм ээ амралтын өдрийн минь мэдъя. За тэгээд хямрыг дэмждэг танарт маш их баярлалаа. Дэмждэг улсууд их олон байгаа. За тэгээд тэр улсуудаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За тэгээд орой 20 цагаас суглааны лайв явна. Явдгаараа явна. За өнөөдрийн суглааны лайв явсноор ингээд одоо 7-8 дахь айлд одоо ингээд домбрын суглаа маань хүрэх гэж байна. Өнөөдөр одоо дом бороод ингээд 7-8 дахь айл 7-8 айл одоо домбтой болж байна л гэсэн үг. Тэг өнөөдөр бол одоо орой 20 цагт одоо домбрын суглаа маань явдгаараа явна. За мөн дээр нь одоо энэ сайхан отхон тэнгэр хайрхныхаа зургийг одоо бас орой суглаан сайхан оруулнаа. За иймэрхүү шүү. Бороо санаа гэж сайн байна уу. За тэгээд та нартайгаа амралтын өдрийн минь мэдэх гээд ингээд энэ лайвыг асаалаа 55-56 хүн байна. Тэ. За амралтын ая тухтай давлаг сайхан өнгөрч байна уу. Алтан сумаа үзэл сайхан амралтаа сайхан айтайхан сайхан өнгөрөөж байгаа баха. Тэгээд алтан сумын барилдаан бол барилдж байна. За тэгээд орой суглааны лайв бол цаг хугацаанд үргэлжлэнэ явна. Тэгээд өнөөдрийн одоо суглааны лайв явснаар ингээд 7-8 дахь айлд одоо домбрын суглаа маань 7-8 дахь айлд одоо домбрын эзэн болно. Өчигдрийн хоцсон улсууд бол өнөөдөр одоо бүгдөө сайхан одоо тий домбрнуудаа авсан. За тэгээд бас их гоё юм аа. Тэгээд энэ монголчууд ч сайхан ёс уламжлаа дээдлээ сайхан тийм ээ цагаан сүүгээ барьж ирээл ингээл энэ ацтан болсон энэ яг юугаа хонжороо ингээд авч явах юм. Тэгээ энэ нэг сайхан санагдах юм. Тэгээд монгол хүн чинь бас нэг тийм ээ цагаан сүүгээ бэлэгдэж сүүн цагаан сэтгэл үрж ирлээ гэдэг шиг тэгээд ингээд сүүгээ барайл ингээл ирэх юм да. Бас их сайхан тийм ээ өөдөө амсартай сав гэдэг чинь бас нэг сайхан шүү дээ тийм ээ. За тэгээ өнөөдөр бол за энэ баасан гэдэг энэ нэг хөгшин байд юм аа. Би энийг мэдэж шүү. Энэ бол нэг юм настай нэг 60 гаруй насны нэг юм хөгшин байдгийг. Тэгээ энэ баасан гэдэг энэ нэг юм элдв бичээл яваад байдгийг. Энэ нөхөрд би хэлье. За юу. Чи энэ ирээдүйн өрөө очтой виздам за юу. Чи нэг бас нэг эх орондоо зөв хүн болох тийм ээ. Элгэн төмнө хайрлаж явах. Энийг Монгол хүн байх талаар нь жаахан заа сургуул зүгээр шүү. Аварга тий. Бичлэг болгон дээр орж ирээл янз янзын бичээл ингээ яваад байдаг. Энэ нэг ийм нэг 60 гаруй насны хүн байдаг шүү. Би энийг бол сайн мэдж шүү. Нэг ийм настай хүн байдаг шүү энэ бүр. Тийм ээ. Тэгээд ингээд энэ зураг мураг нь солилцсон байлээ. Би энийг бол харж ирсэн. Энэ настай хүн байгаа даа. Ард нь тий. Зураг мургаа өөрчлөөд өөрийнхөө зураг мургийг авцсан байлээ. За би одоо танд хэлье. Бас нэг илдгээр тийм үү. Одоо бас танд нэг нөхөрсгөр хэлье. Ирээдүйн өрөө очтоо тэгээ зөв хүн бах талаас нь Монгол хүн бах талаас нь
Тийм ээ. Энэ талаас нь одоо ярьж хэлээ шүү. За юу? Ярьж хэлээ шүү. За ингээд орой суглааны лайвтай шүү дээ. За орой суглааны лайвтай. За ингээд өнөөдрийн суглаа явсноор за ингээд 7-8 дахь айлд нь одоо домбны суглаа маань очих гэж байна. Тэ. Одоо 6 айлд хүрсэн байна. За 6 айлд зургуулаа сайхан домбоо ингээд авсан. Тэ. За өнөөдөр одоо ингээд сайхан 2 сайхан домбныхаа суглааг явуулсан. За дээр нь одоо отхон тэнгэр хайрхныхаа сайхан энэ отхон тэнгэр хайрх нь бол завханчуудын шүтээ биш шүү дээ. Энэ бүх монголчуудын шүтээ байхгүй юу? Монгол хүний шүтээ. Бүх монголчуудыг дааж явдаг одоо энэ одоо оройн дэд очирван богд одоо оройн дэд отхон тэнгэр хайрхан шүү дээ. Тэ. За ийм байна. За маргааш нөгөөдөр бол сайхан хямар алхнаа. За нөгөөдөр сайхан одоо энэ сайхан одоо тийм ээ жанжимлгоогоо өмсөө. Сайхан сурган дотортой дээлээ өмсөөд. За ингээ сайхан одоо хямар алхнаа. Хямар алхаагаа одоо ойрт хийсэнгүү бас завжлоогүй байлаа. За хямар алхаагаа хийн. За тэгээд дэмждэг улсуудаа маш их баярлалаа. Сайхан дэмжээж явж байгаа. За ер нь бол за арх уухгүй бол за зөв сайхан сэтгэлтэй юм зөв юм ярьдаг ийм залуудаа л гэж одоо бас үнэлт өгдөг юм байлээ. Тэгээ би бол алдаагаа ухаарсан. Одоо алдсан алдаагаа бөөлцсөө би иргэд долоохгүй. Долоодог тийм эр хүн биш ээ. Тийм учраас одоо энэ сайхан усуудынхаа зөвлөгөөг аваад зөвлөмжийг аваад би бол одоо зүгээр спортлог биш, спортлог байя гэж ингэж одоо шийдсэн. Тийм учраас одоо энэ зүйл дээр тууштай явна. За намайг бол одоо янз бүрийн бичлэг орохоор бол янз бүрээр доромжилж байгаа. Тий. Арх ууцсан байж таа, тэгцэн байж таа гал ингээл янз бүрээр хэлж байгаа. За яах вэ? Тэр хэлэх нь бол хэлээл явж л байна. Тэр бол асуудал алга. Тий. За. Тий. Тэгээ би зүгээр нэг л зүйлийг хэлээд байна. Би энэ одоо янз бүрийн бичээд байгаа нөхдүүдээс би хоолны талхны юм гуугаагүй байхгүй юу? Та нараас би юу ч гуугаагүй. Нэг зүсэм талхachгүйгаагүй заяа. Та нарын боломжоос би нэг одоо тийм ээ хумсын толион жинэ би хөдөлгөөгүй байхгүй юу? Би ерөөсө хэний ч боломжийг хулгайлаагүй. Би зүгээр мөрөөрөө энэ нийгэмд тийм ээ бас нэг Монгол өв соёлтойгоо ойрхон байх ёстой маа. Энэ ирээдүйн залууч бол тийм ээ бас нэг өв соёлоо хүндэлдэг, өв соёлоо дээдэлдэг байгаасаа энэ уул ус нутаг усандаа нэг эзэн байгаасаа, эрх хүн байгаасаа гэдэг талаас нь ярьж явж байгаа. Би түүнээс хэний ч боломжийг хулгайлаагүй шүү. Би хэнд ч гай болоогүй шүү. Энийг бол би хатуу хэлье. Би хэнд ч гай болоогүй. Хэний ч орон зайд би орж алхаагүй. Тийм ээ? Ялангуяа одоо энэ хилээд байгаа нөхдүүдийн би одоо юу гэдгийг ховын орон зайд нь, тий? Ховын хашаа хороонд нь, ховын одоо байр орон сууцнд нь, ховын идэлэн газар нь очиж алхаагүй байхгүй. Би энэ Монголынхаа тал нутагтаар Монголынхаа уул усанд би алхаж байгаа. Тийм учраас би энэ сөрөгийн бичээд байгаа энэ хулгайчуудыг бол би тий та нар бол бити хуцаал гэж хэлмээр байна. Та нар дуртаагаараа хүнд оромжилж болдог. Би нэг жаахан хатуу өвтөө үг хэлэхээр гомддог тунирхдаг байж болохгүй шүү. Хууль хүн бүхэн тэгшүүлчлэх ёстой. Тийм үү? Хүн бүхэн тэгшэрхтэй байх ёстой. Би харин зүгээр нэг за яах вэ нэг тийм ээ. Одоо нэг нялцганаад няргунаад яах вэ? Алийн бүл дээр одоо нэг ингээл өөхөн шиг шалчханж очивол тэр цагдаа магдаа дээр нь очивол энэ намайг доромжилчихлоо тэр тэглээ инглээ гэж гүүхвдээ гэж бодож ингэж яваад байгаа шүү. Маш одоо хөгийн коммент бичиж байгаа нөхдүүд байгаад байгаа шүү. Тэгсэн мөртлөө тэр нь тий амар өндөр настай. За юу 60 одоо 70 хүрж байгаа юм хөгшин усууд үхвэж гэж яаж байгаа шүү. Чиний өмнө орж үхнэ гэж бол байхгүй. Одоо баг хадан гэрлүүгөө явах насны хэмжээний усууд нэг ийм үлэн золби юм бичээд байгаад би үнэхээр одоо нэрээ би ингээ хараад байгаа шүү. Би бол ингээд энэ ер нь сүүлийн үед бол энэ комментуудыг шүүгээд энэ бичлэгэн дор одоо юу үчиж чинь ямар нөхөр нь одоо юу орж үчиж чинь гэдгийг бүгдийг хараад ингээд явж байгаа. Тэгээ ингээ ороод харахаар одоо нэг сүүлийн үеийн залууч бол тий одоо энэ залууч бол маш мундаг болцсон. Одоо нэг ийм ухамсартай хүний одоо юу үзэхгүй тийм ээ. Тэ энийг урдах ажиллаа хийгээл зүгээр мөрөөрөө сайхан амьдраад ингээд залууч бол ухамсартай соёлтой болчихжээ. Одоо би хэлээд байгаа шүү дээ. Энэ нэг 50-аас 60 оныхон 50-аас нэг 60 оны хооронд үхэд талд орж иж нийгэм цэвэрших гээд байна гэж би хэлсэн шүү дээ. Энэ бол үнэн шүү. Яг нэг 50-аас 60 оныхон хүнийг доромжилдог. Яг дуртай үгээрээ доромжилдог. Ийм одоо
нөхдүүд байгаад байгаа байхгүй юу? Түүнээс одоо зүгээр яг нэг юм ухамсартай, боловсралтай, соёлтой тий юмыг ялгаж салгаа үзчихдэг. Өнөөдөр би энд ингээ ярьж хагаад тэр таалагдахгүй хүн бол шууд гараа явчихчих байхгүй юу? Юу ч бичихгүй. Ингээ сонирхгүй гараа явчих. Яг тэр нэг 60-аас одоо 70 насны хооронд 50-60 оныхны дунд бол нэг юм хөгийн хулгайчууд яг энэ доор орж ирчаал ингээд юм салахгүй ингээ бичээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л одоо би хэлсэн шүү дээ. Тэр нөхдүүд бол нам дагаж гүйдэг. Амаа тусддаг. Цагаан сараар хэвийн бов авдаг. Бэлгэсэлт авдаг. Ийм нөхдүүд байгаа даа шүү. Одоо цагаан сараар уул бов гурил будаа тараахаар алгаа тушаа гүйж очиод авна. Тийм үү? 28 оны сонгуульд асуудалгүй яах нь өгнө. Та нарыгаа дэмжин. Та нар сайн ажиллаж байгаа худлаа хуцаад үр хөвгтөйгээ боломжийг та нар өөрснөө алдаад байгаа шүү. Түүнээс би алдагдуулаад байгаа юм биш шүү. Тэ, ийм зүйлийг хэлье. Зүгээр одоо ингээд яг намайг одоо дэмждэг, үздэг, дэмжиад одоо ингээд явж идэг маш олон улсууд байгаа. Би тэр улсуудаа бүгдэнд нь одоо баярлалаа гэж. Тий, баярлалаа гэж. Бас одоо эн чинь бас нэг хүн хэдийгээр одоо би энэ цэргийн байгууллагаар явсан юм аа. Би хэдийгээр сэтгэл зүйтэй юм аа. Би нэг хэрийн юмд нэг шантард няцаад байдг юм аа гэж. Ингээд ярьж байгаа ч гэсэн бас нэг хүний урам зориг, тийм ээ? Хүний сайхан команд уншаад би ч бас нэг огшдөө шүү дээ. Би ч бас нэг юм ирчвэж авдсан шүү дээ. Тэ? Тэгээ нэг ийм одоо нөхдүүдийг бол энэ Монголын нийгэм бол аюулгүй муухай харагдуулж байгаа юм аа. Монголын нийгэм та нар аюулгүй муухай харагдаж байгаа. Ийм новш харагдаж байгаа байхгүй юу? Тэр нэг ийм хөгийн одоо түрүүний орж ирсэн энэ баасаа масаа гэсэн нэг ийм бөөр нэг ийм ёстой нэг тухайн үеийнхээ нийгэмтэй тарих толгойн гашилдсан нэг ийм новшнууд байгаа байхгүй юу? Тэ. Одоо чинь 21-р зуун, одоо чинь орчин цаг, одоо энэ техник технологи хөгжсөн, энэ одоо бас энэ маш юм одоо ийм сайхан ийм нийгмийг та мэтийн нөхдүүд одоо муухай харагдуулаад байна. Хөгийн болгоод байна. Тийм ээ? Тэгээд одоо юу гэдгийг одоо нөгөө хадан гэрэнд өгцсөн настай улсууд орж ирээд үхэж хатаач гээд намайг хараад байгаа байхгүй юу? Би ч болоогүй шүү дээ. Би ч ямартай хүн шүү дээ, тий. Би ч ямартай хүн, би болоогүй, тий. Яагаад гэвэл энэ уул хангаа энэ одоо хангаа дэлхийгээс одоо юу гэдгийг ирчгүүч энерги авшиг тэр бүх зүйлийг одоо хямар лундаа тэр бүх зүйлийг хүртэж энэ бие дээр ингэж авч явдаг шүү дээ би. Энэ сайхан малгайгаа өмсөд, энэ улаан залаатай сайхан жанжин малгайгаа өмсөд, тийм ээ? Үнэхээр Монгол болоод гарахад бол огшд юм, омгошд юм а. Тэндээс ирч хүчээ авчд юм а. Тийм учраас бол бас нэг арай ондоо шүү тий. За тэгээд орой бол 20 цагт бол одоо Суглааны лайв явагдана. Суглааны лайв явагдана. За ангаа сайхан Суглаандаа сайхан итгэвтэй ороод ирээр. Орой лайв хийнгүүт лайваа сайхан шеэрлээд ингээд орж ирээд сайхан тийм ээ. Ацтан болоорой гэж. За ингээд одоо миний бол одоо ингээд явуулснаас хойш одоо ингээд 7 дахь 8 дахь айлдаа одоо энэ сайхан тийм ээ цагаан сарын баяраар энэ сайхан ёс уламжлалаа сахдаг ахс дээсээ хүндэлдэг аливаа муухай зүйлийг дэвчдэг тий өнгөрснөө мартаж одоо ирээдүгөө одоо харж ингэж явдаг энэ сайхан ёс уламжлалын баяр болгож байгаа юм а. Тийм учраас одоо энэ домб одоо энэ идэ будаа ширээ тэр хэмжээний өнгөтэй өөдтэй сайхан те элбэг хангалуун байна. Тэр жилдээ одоо сайхан айл амтан элбэг хангалуун те өнгөтэй өөдтэй явд юм а гэж бэлгшээдэг. Ийм одоо бэлгшээлтэй ийм сайхан баяр болгож байна. За тэгээд одоо сайхан ялангуяа одоо энэ миний явуулж байгаа энэ домбны суглаа гэдэг бол одоо өөдөө амсартай сав те гэрийн эзэгтэй тийм ээ. Одоо сайхан цайгаа хийгээд ингээд одоо ширээн дээрээ сайхан энэ сайхан өв уламжил болсон энэ домбондоо тий энэ цайгаа хийгээд тавьсан байхад бол тэр бас нэг ширээг чимэх тийм ээ тэр орж ирж байгаа улсуудын тэр нэг сэтгэлд Монгол ахуй харагдах энэ зүйл бол үнэхээр гайхалтай шүү. Зүгээр нэг хужаа халуун суманд нэг цай ид тавьснаас Монгол ахуйтайгаа ойрхон ингээд тавьвал бас зүгээр юм болов уу гэж бодоод ингээд явж байгаа шүү. Тэгээ орой домбны суглаа маань явна тий яг цаг хугацаанд явна.
За ийм байгаа шүү. За тэгээд энийг бол энэ лайвыг яах ч хийсэн бэ гоо зүгээр сайхан мэд мэдья. Амралтын өдөр сайхан Монгол хүн байна та нэг сайхан мэд мэдье. Дандаа л одоо ингээл нэг нь за одоо ингээл тий элдв бусын одоо зүйл ярьж байгаа бас нэг сайхан чөлөөтэй мэд ус мэдээд ингээд богинохон лайв хийчих гэж одоо энэ лайвыг хийгээ зогсож байгаа маа. Тий. За ийм байгаа шүү. Тий. За тэгээд амралтын өдрөө бас ая тухтай сайхан тавлаг сайхан өнгөрөөгөөрэй. За тэгээд суглаанд орж ирэх улсууд байх юм бол орой сайхан лайва сайхан шеэрлээд. За ингээд одоо суглаанд орж ирээд ингээд бас одоо сайхан ацтан болоорой гэж бас хүсэж байгаа. Тэгээд альва зүйлд нэг юм ихтгэл үнэмшилтэд орох, ихтгэл үнэмшилтэд бас нэг цог хэмэртэй орох бол арай ондоо шүү. Өчигдрийн залуу бол Солонгосоос одоо тэр суглаанд орсон. Тэгээд би шинэ байрандаа одоо шинэ байрныхаа одоо тийм ээ одоо ширээн дээр те сайхан цайгаа хийгээд энэ одоо домбонд одоо тавих гэсэн юм аа. Би ожноо гэд ингээд орсон. Тэгээ сайхан одоо сугалсан. Яг тэр залууг л татаал гаргаад ирсэн шүү дээ. Сугалсан шүү. Тэр залуу л авсан шүү. Тэгээ одоо маргааш одоо энэ хотод байдаг тийм ээ ах нэрээд одоо маргааш авъя хаа гэд над руу ярьсан тий. Тэгэл одоо маргааш ирээл одоо сайхан домбоо аваад явна да тий. За иймэрхүү вэ шүү. За тэгээд иймэрхүү байна. Тэгээд манайхан сайхан хэн нэгэндээ сайхан урам зориг өгж явж бас чаддаг байх хэвээр маа. А хэрвээ бүр урам зориг өгж чаддгүй бол зүгээр энэ лайвыг муу миний одоо рил бичлэг янз бүрийн юмыг бити үзээ гэж. Бити үз алгасаад гарчих. Тийм ээ? Одоо эн чинь үзэхгүй байх, харагдахгүй байх энэ бүх зүйл нь одоо бүрдсэн байдаг шин. Би хэлээд байгаа шин. Та нарын утас бол та нарын гартал байгаа. Одоо энэ гарт чинь л байгаа. За үзэх юм аа, үзэхгүй юм аа одоо өөрөө сонгоод үзчих. Тий. Заавал одоо юу гэдгийг энэ хэмэр алхаа одоо гараад ирлээ. Энд би одоо дургу, үнэхээр дургу энэ ингээ байн гарч ирээд их ингээ балаарах юм. Блоко хийлдэ, репорто хийлдэ. Тий. Тэгээд явчихл доо. Тэгээд дахиж гарч ирэхгүй шүү дээ. Тэгээд би бүр болохгүй над руу хэлэлтэй тэгвэл. Намайг блоклоод өгөө, чадахгүй бол намайг блоклоод өгчих гээд энэ лайв моёмд орж ирээ гуйчихл та. Хэм бол асуудал байхгүй би блоклоод гаргаад өгье. Тэг ингээ явчих. За иймэрхүү зүйлүүдийг хэлье. Тэгээд одоо орой бол суглаа явдгаараа явна гэж. За өнөөдөр бол амралтын өдөр сайхан минь тус мэдээ. За дээр нь одоо маргааш нөгөөдөр. За нөгөөдөр нэг сайхан ямар алхагаа хийнэ. За нэг сайхан уулангаатаа гарнаа. Ер нь гаш нэг сайхан ямарлантайгаа сайхан сэргээгээд. За ингээ явна гэсэн юм бодолтой байж ин да. За ойлголоо гэж чинь. Юу ойлгосон юм бол? За ер нь бол ийм зүйлийг л хэлээ. За юу. Тэгээд энэ нэг муухай нэг юм би харин хэлээд байгаа шүү дээ. Нэг юм муухай юм бодож явдаг. Муу үг хэлж явдаг. Муухай комент бичдэг. Энэ дандаа мууг бодож явдаг хүнд бол хизээ сайхан зүйл ирэхгүй. Ирэхгүй. Энэ бол чиний бодол, чиний хэлж байгаа үг тий надаа эрд наалтахгүй байхгүй. Чи намайг хэлснээрээ баяжихгүй. Би чамд хэлүүлснээрээ муудахгүй байхгүй. Тий. Тэгэхээр энэ нэг бас нэг энэ сошиал орчин за ялангуяа энэ фэйсбүүк орчин дээр бол нэг жаахан нэг юм тий ёс суртахуунтай тийм ээ бас нэг үг хэлээ бодож ингэж одоо явах хэрэгтэй. Мэдээж одоо би шүүмж сонсно гэдэг байгаа шүү дээ. Шүүмж сонсно. Би зөв шүүмжийг бол авна, хүлээж авна. Доромжлыг бол би авахгүй шүү дээ. Доромжлыг бол би хүлээж авахгүй. Шүүмжлийг бол би хүлээж авнаа. За чиний эн чинь одоо юм биш үү те. Гэхдээ би одоо нэг хүн шүүмжлүүлээд хар юм хийгээгүй дээ. Ер нь яг намайг сайн нэг уус хийсэн дээр шүүмжилж байгаа. За энэ дээр бол би хүлээгээд авцсан. Эндээсээ би уучлалт гуйсан. Шууд лайваараа би уучлалт гуйсан. Тэ. Одоо бусдаар бол нэг айхтар одоо нэг юм тэ одоо шүүмжлүүлээд хар зүйл бол хийхгүй байгаа. Гол нь би энэ сайхан нэг их орондоо нэг эзэн байгаа чи. Нэг эргүүн шиг байгаа чи. Тийм ээ. Энэ сайхан уул ус нутаг ангаасаа бид нар чинь эртээ юус эцэг өвгдөөсөө хүийн холбоотой байж бид нар эндээс нэг ямар лундаа золбогоо авдаг байсан юм аа. Тийм ээ. Эндээс авдаг байсан. А энэ уул хангаад гарахтаа нэг юм юу гэдгийг нэг гандангаас авчихсан нэг хямрын дарцгаа бити одоо энд авиш уяач гэж. Би одоо энэ Баянзүрх хайрхны оройд дээр гараад би тэр бүх хямрын дарцгнуудыг аваад би шатаасан шүү дээ. Бүгдийг шатаасан шүү дээ. Тэр дунд хин ч гинэ баахан нэрээ бичээд ингээд нөгөө хямрын дарцган дээр нэрээ бичсэн ингээд тэр Баянзүрх хайрхны одоо тэр хашлагнаас уйдсан байсан шүү дээ.
Нэг хурд хэдэн метр торгонууд авчаа өрүүлээ айдсан. Тэгээ би тэрийгээр яваад бүгдийг сэвэрлсэн шүү дээ. Бүгдийг шатаасан шүү дээ. Тэгэхээр хүний хямар гэдэг бол тэр уулууманд гараад одоо хямрын давцыг хийсгснээрээ юу гэдгийг одоо тэнд нэг тий баахан одоо нэг идэ будаа өргснээр хүний хямар сэрэгдэг байхгүй. Зүгээр одоо сайхан очоо сайхан уул ангаатаа сүсгэл тэгэл болоо. Тэр сайхан одоо дотоод сэтгэлээсээ сайхан сүсгэлээл мөргөөл тийм ээ. Ингээл явчихад зүгээр л тэр одоо уул ангаа чинь баярлах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй зүгээр учиргүй авчаал нэг идэ бодоо өргөөл, учиргүй авчаал сүүл цагаа идэ өргөөл, тийм ээ. Учиргүй авчаал ингээл нэг боо бооцог цацаал ингээл. За иймэрхүү зүйл байгаамаа. Тэгэхээр бол одоо бид нар бол тийм ээ. Би одоо энэ уул уун дээр гараад ингэж явж болохгүй, ингэхгүй тийхгүй гэдэг дээр би хүн амтантай бас маргалж л байсан. Юу гэдгийг Монгол хүн одоо юу гэдэг уул ангаад гараад идэ будааныхаа цаан сүүнийгээ дээжиг өргөж явах хэрэгтэй маа гэж балаараад ингээд надтай бас муудалж л байсан ийм тохиолдлууд би. За бүр өргөх гээд байгаа юм бол бүр одоо тэр сүүмүү өргөжиж одоо яадгийн тэгж одоо дотоод итгэл үншин төрөөд идэг юм бол зүгээр нэг халбах сүүл ингээл сайхан тийм ээ сайхан одоо тэнгэрлүүгээ тий ингээд нэг юм алсхан ингээд өргөчихөл жижигхэн халбах сүүл өргөчихөл тэгэхгүй тэгэл том одоо нөгөө савтай сүг барьж очивол ингээл цацааддаг байхгүй уул аваар. Тэгээ тэр хад чулуун ингээл цагаараал ингээл зум болвол одоо ялаа батхан шаваал өвөл болвол ингэж овоож ингэж хөлдөөл тэгэл нил одоо шувууны баа сангас тийм ээ ийм л болгодог байхгүй. Тэгэхээр энэ зүйл бол нэг юм юу гэдгийг нэг юм тэ уул авгаа зөв шүтээд байгаа юм бол биш байхгүй. Дотоод сэтгэлдээ сайхан мөргөөл сүсгэл мөргөөл нэг багахан хэмжээний тийм ээ тариа бодоо гэдэг юм юу гэдгийг тэрийгээ сайхан нэг сайхан өргөөл бүр болохгүй л халбахсан өргөөл нэг ачууж уугуулж чатлгээл болоо доо юу. За иймэрхүү зүйлүүдийг хэлье. Одоо харж байгаа. Одоо ингэдэг байхгүй. Одоо энэ цагаан сарын дараа байна штэ. Цагаан сарын дараа боломжтой боловсроотой айлууд нь байна штэ. Энэ тавгүй эдээ нэг уул бовыг иддэггүй юм. Ингээ хатаацсан байдгийг. Хатаагаад ингээд яг одоо энэ уул овон дээр авч өргөжтэй. Тэр хоньны ууц мууцаа хүртэл яг бүтэн комор нь авчиад аждээ шүү. Тэр ууцаа эдэн дээр тавьсан ууцаа, хоньны толгоо молгоо би одоо нодлон яг одоо тэр чингэлтэй харахад юунд одоо юун дээр гарахад сонгоны хайрхан дээр гарахад яг тэн дээр одоо бүтэн ийм ууц хоньны толгой тий цагаан сарын дараа гарахад ийм хэвийн боо мó яг ингээд ийм бүтэн идээгээрээ тэн дээр одоо ингээд хайцсан байсан шүү. Тэгээ тэрийг одоо юу гэдгийг цагаан сарын баяраар сайхан ёсолж одоо идэ будаа тийм ээ тий энэ сайхан идэ будаага ингэж эрхэмдэл засчаад ингээд нэг цагаан сарын одоо юу гэдгийг шинийн 3 өнгөрөхөөр авчиад тэр одоо ямар нэгэн уул уун дээр авчиад ингээд аждаг байхгүй. Тэгээ эн чинь бол заяа буйн чинь үнэхээр асар муу. Тийм үү? Заяа буйн чинь ингээд тэр одоо тэр уулцтайгаа тэр боовтойгоо адилхан тэгээд хог навшиг хаягдана гэсэн үг байхгүй. Нохоо шуу идэж байга л дээ. Бүтэхгүй. Энэ нөхөр бол ёстой таг хөлдөө нөхөр юм ойлгохооргүй нөхөр байна. Нэста. Энд бол юм ёстой нөгөө энэ чихэр нь ороод энэ чихэр нь гараа ивчдэг ийм таг хөлдөө виста байгаа байхгүй юу? Бүү чамаг бол виста гэж хэлмээр байгаа байхгүй юу? За ийм байна. За тэгээд одоо өөрөө
суглааны лайвнда сайхан идэвхтэй сайхан ороод ирээрээ. За тэгээд суглааны лайвнда орж ирэхдээ сайхан лайва шеэрлээд ингээ сайхан ороод ир. За өнөөдөр бол 7-8 дахь айлтаа одоо энэ домбоны суглаагаа ингээд өгөх гэж байна. Тэгээд энэ юм хэлээд ойлгодгоо тийм ээ. Зүрж дайраад байдаг энэ одоо юу гэдгийг энэ ураны гэрээг чичрүүлээд дайраад байдаг энэ эрдэмтэн гэж өөрийгөө цоллоод байдаг энэ Норвегийн тэгшвэр шиг нэг юм салрын бистагууд энэгээр их олон байх юм л та. За юм байна. За тэгээд энэ нөхөр бичиж юм л да. Лалар минь барьцаанд байгаа малгайгаа ирж ав гэж байна. Хүний малгайг хүн барьцаанд авдаг юм уу? Ой, мал минь ээ. Хүний малгайг хүн авдаг юм уу? Одоо цагт гар утсч авах болсон цаг шүү дээ. Тий. Хүний малгайг барьцаанд авдаг юм уу? Чи энэ ер нь энэ тий эрүүл саруул хүн үү? Нэг үнэхээр ийм сэтгцэн өөрчлөлттэй нөхрөө. Эрүүл саруул хүний одоо оюун бодлоос гарахааргүй юм бичээд их юм. Би чамайг эрүүл хүн гэж бол харахгүй байна. Барьцаанд байгаа малгайгаа авмаа гэх. За тийм байна. За тэгээд орой сайхан суглаандаа сайхан идэвхтэй сайхан орж ирээд. За ингээд одоо домны суглаандаа сайхан ороорой. За мөн одоо энэ сайхан очроо хайрхныхаа сайхан зургийг бас өнөөдөр суглаанд оруулнаа. За өчигдөр оруулаа явж исэн. За одоо бас цаг оройтой дамжаагүй. За өнөөдөр бол оруулнаа. За ийм юм байна шүү. За тэгээд орой сайхан суглааны лайваар уулзъя да. За тэгээд лайв маань хүлээж авч үзсэн та нартай баярлалаа. Коммент өчч бас урам харилдаг хүмүүстэй бас баярлалаа гэж байгаа шүү дээ, тийм ээ. За юм байна шүү. За тэгээд энэ Пүрүүжүү Суднам Жамц гэдэг энэ нэг бас нэг худлаа өмнө дуулдаг шиг нэг таварш байгаа юм да, тий. Энийг блоклсэн да би. Нэг худлаа өмнө бас нэг жарлаад идэв юм шүү га. Энэ нөхөр байгаад идэх нэг Пүрүүжүү Суднам Жамц гэдэг энэ нөхөр, тийм ээ. Чи дууч юм уу юу юм? Дуулдаг юм уу? Юу дуулдаг? Чамайг өстө хараачгүй дууч юм байл шүү. Чам шиг дуучин бол би хараачгүй юм байл шүү. Чи юу дуулдаг? Ийм нөхөр байдгийг. Тэгээд энэ нэг юм би нэг орж харсан. Нэг юм зураг хөрөг рүү нэг орж хараад энэ юу н ямар нөхөр байдгийг гэсэн чи бас нэг дуучин болтой юм аа. Тэгээд одоо юу дуулдгийг би мэдэхгүй юм байли. Хараачгүй юм байли. Ямар ч байсан энэ нөхдөлтэй адилхан танигдаж гарч ирээгүй юм дуучин баг. Би бол олж хараагүй дүрс сураг байл. Тий. Амар. За иймэрхүү шүү. За тэгээд оройн суглааны лавнда сайхан орж ирээд за ингээд идэвхтэй сайхан суглаагаа сайхан тийм ээ. Суглаандаа сайхан идэвхтэй оролцоо. За тэгээд юу ягаарай. Ацтан болороо гэж хэлээ да. Шинэ оны минь юмраа гэж. За манай салаандар гараад ирсэн байна да. Битүүч одоо бас бүгднэрээ хүмүүс удаа усад бас одоо дарга цэргийн одоо холбоотой явж ийлаа да. Манай одоо 88 Батгуул гэдэг одоо залуу ороод ирсэн байна. За манай одоо салаандар гараа явж ирсэн бас мундаг залуу байгаа. За иймэрхүү бай шүү тий. За тэгээд одоо элдв бусаар хүн комментор доромжлно гэж байгаа болуулаа. Андуураад гараа гэж хэлий. Бас адилхан эрхтэйгш байх ёстой шүү. Би тэгж нэг хүнд доромжлуулаад
хүнд одоо дээрлэхүүлээд явдаг хүн бол би бас биш байгаа шүү гэдгийг бас хэлье тий. Бас одоо юу гэдгийг бас нэг тий. Бас нэг одоо тийм юу гэдгийг харгас хэрцгий тий. Энэ тэнд одоо анхаарал яваад байдаг ч гар бий биш. Зүгээр л мөрөөрөө явж байгаа. Тий, мөрөөрөө л явж байгаа. Гэтэ одоо тийм ээ. Хүн одоо чон шиг харьцуул бас чон шиг харьцаал явж байгаа. Хон шиг харьцуул адилхан хон шиг харьцаал явна. Тий. Тэгэхгүй бол тэгээ тийм ээ. Яг намайг доромжилж үлээ. Намайг тэгжилөө гэд ингээд доромжлуулаад ингээ явна гэж бол хэзээч байхгүй. За тэгээд мөн ялгаагүй одоо тэгдгээ юу гэдгийг те. Бас нэг хүн чанартай байх юмсан даа гэж бас бодж явдаг шүү. Тэ. За ер нь бас ноолж үлээ шүү. Тактик өчнөд бас зүйл байгаа. Ер нь боломжтой барилдаанаа бас нэлээ. Тууч барилдаарай. Тэгээд энэ настай хөгшин тий ийм унсууд одоо бас жаахан одоо эднэр чинь одоо тэгээд яах вэ нөгөө нэг өстой нөгөө элжигний жигэнд алт хийсэн сэгсэрн ус хийсэн сэгсэрн гэдэг шиг энэ нөхдүүдэд хилээд ойлгохоргүй юм билээ л дээ. Одоо миний аав миний ээжийн насны ийм унсууд орж ирж ингэж элдэн бус юм бичээд байхгүй юу? Тий. Тэвээ боддээ. Энэ нөхдүүд бол те эдний одоо энэ хүмүүжүүлсэн үр хүүхэд одоо хүмүүжүүлж байгаа энэ ачцэн нэр одоо бас ямар л байдаг бол та гэж боддог байхгүй юу? Яг өөрийнхөө үр хүүхэдтэй адилхан яг өөрийнхөө одоо юу гэдгийг тийм ээ бүгдтэй адилхан хүн лүү элдэн бус юм биш үхээ шатаач яагаач хинвэ тий ийм бичээ тийг ороод харахаар бөөр нэг настай хүн байж байгаа. Тэг тийм өндлөөч одоо юу гэдгийг алан шудна гэдэг ингээ эрүүл хийгээд ээлтэй байна биш. Тийм ээ. Аливжи хаан байна гэ зургийг гаргаж ир тавилттай байна биш. Бас нэг хүн жанартай зааш шиг нөгөө настай л хүн байна да. Тэг ойлгох байлгүй гэдэг. Инхээр яг түрүүний одоо тэр бааса буцах хөлөө. Тэр нэг нөхөр бол баян горж ирж бишээд байгаа. Тэгээд одоо энэ зураг мургаа солилцсон юм билээ. Тэр чи айл одоо нодлон оригинал байгаад байдаг байсан. Тэгэл ингээл нэг юм бичээд байна. Тэгээ яг яваад харахаар бүр одоо 60 гарч яваа бараг 70 төгөж яваа нэг насны хүн байгаа байхгүй 67 8-тай нэг юм насны хүн байдгийг. Яг одоо түрүүн орж ирэл энд юм бичээд байл. Нэг юм хөгшин настай улсууд бас одоо болмоор байна. Нас намбанда баймаар байна. Бүр хооч ачцэнрээ зөв сургамаар байна. Зөв хүн болгомоор байна. Энэ Монголдоо бас нэг тий монгол хүн болгомоор байна. Тийм ээ. Хүнийг ялгуурлан гадуурахгүй, хүнийг доромжлохгүй, хүнийг хүнээр нь харж хүнлэг байх талаас нь сургамаар байна. Өөрснөө хүнлэг байж чадахгүй нөхдүүд бол үр хойчтой тэр хүнлэг байх, хүн байх, хүнийг хайрлах, тий? Хүнийг хайрлахгүй юм чинь өөр бус зүйлийг хайрлах гэж байхгүй шүү дээ. Хүнийг хайрлахгүй юм чинь бол тэр одоо мал юу гэдгийг, мал амьтныг хайрлах гэж бол хизээч байхгүй. За амьтээ бүхнийг хайрлахгүй юм чинь амьгүй бүхнийг бол бүр хайрлах гэж байхгүй. Бүр одоо хайрлах гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрснөө ийм байгаа юм чинь бол энэ ирээдүйг хөрөө очин бас хэцүү байгаа да. Уг нь зөв талаас нь сургаад зөв хүн байх талаас нь тийм монгол хүн байх талаас нь ингээд уг нь сургаж заагаад явж явах насны улсууд над руу орж ирж ингэж ячиж байгаад бол би харамсаад байдаг юм аа. Тий. Бас яг уу дараа төрөлдөө гэдэг юм хойт насантаач гэдэг юм харамсгал байлгүй дээ. Тэгээ бодвол тийм ээ. Одоо юу гэдгийг бас нөгөө хойтын буйнд нь бас их муул байлгүй дээ. Бодвол тийм ээ. За ийм бай шүү дээ. Тэгээд би бол хэлээд байгаа шүү дээ. Хямартай л бай. Монголчуудаа сайхан хямартай. Монголчууд чи хямартай байсан юм аа. Тий.
Монголчууд ч сайхан хямартай байсан. Өнөөдөр бол харин нэг жаахан нэг хямар гэдэг зүйлийг тий авч явж байгаа би нэр хямартай юм шиг гэж бодж явж байгаа бас сүгөөсөд байгаа. Тий. Тэгээд одоо ингээл явж байгаа энэ гадуур дотор явж байгаа энэ залуучууд энэ хүүхдүүдийг хараараа тий. Нэг эмэгтэй хүн л одоо болчиход яваад байгаа байхгүй юу? Ердөө л яг л нэг юм эмэгтэй болчиход яваад байгаа. Ингээд цохиж аваал, ингээд би нэг ингээд цохиж аваал, нударж аваал. Тэгэл шилбэлзээл. Эмэгтэй хүн ингээд нэг шилбэлздэг шиг ингээд шилбэлзээл. Эр хүн тийм бах, муухай үстэй. Монгол эр хүн тийм бах, муухай үстэй. Тийм байж болохгүй л гэж байгаа. Тийм байж болохгүй байгаа. Тий. За тэгээд энэ лайвыг бол сайхан ингээд зүгээр яг юу яаж байгаа шүү. Сайхан минь тус мэдээд тийм ээ амралтын өдөр бас нэг монгол хүн байна да сайхан минь тус мэдээд ингээд явж байгаа шүү. За энийг бол одоо нэг хадгалж бандахгүй ингээд ер нь ингээд яачих юм. Зүгээр сайхан ярилцаал өнгөрчих юм. За орой суглааны лайвн дээр сайхан ороод ирээ л гэж гол нь мэдээлэл өгч байгаа. Суглааны лайв явна шүү. Сайхан суглааны лайвнда идэвхтэй орж ирээд. За суглааны лайвнд орж ирэхдээ сайхан лайв ширлээд ингээд ороод ирээ л гэж байгаа шүү. Тий. За яг нь та өөрөө хямартай байж чадах уу? Харуулсан толгойгоо мэдүүлсэн чи. Сний хямар. Би харин хэлээд байгаа шүү. Би ууйг бол уучдаг. А уухгүйг бол болчиж чаддаг бас нэг юм. Тэ? Бас нэг юм онцлогтой. Авууштай гэдэг юм. Авууштай. Тийм ээ? Уучаад маргааш нь юу гэдгийг уучаад үнэхээр одоо юу гэдгийг гарч чадахгүй солиороод тэр жигтэй живдсэн ийм усуд маш олон байгаа шүү дээ. А би бол нааш нөхдөгөө юу гэдгийг тий бас нэг ууйг бол уучдаг. А уухгүйг бол уухгүй зогсчих чаддаг юм а. Тий. Энэгээр бол би зүгээр бас нэг онцлогтой л гэж хэлнэ. За давай уучиг бол уучна. А болий. Доо уухгүй гэх юм бол уухгүй зогсчих чадна. Тий. А яг одоо энэ бичиж байгаа энэ одоо юу гэдгийг те энэ санаа даа гэдэг хүн авраг бол уудгал байтаараа тийм ээ уудгүй монгол хүн гэж бол бараг байдаг юм да байхгүй уудгүй эр хүн гэж бол ер нь байхгүй а зөв зохистой хэрэглээ зөв уудаг хүн гэж бол байгаа тийм ээ зөв зохистой хэрэгэл зөв уудаг яг хэмжээгээ болохоор зогсч чаддаг уухгүй гэвэл хэлсэн амдаа хүрээд зогсч чаддаг ийм хүн гэж бол байгаа. А уудгүй хүн гэж бол бараг байхгүй шүү. За ийм байна шүү дээ тий. Тэгэхээр одоо ер нь мэдж байгаа шүү дээ монголчуудыг тийм ээ. Одоо сайхан бүгд л одоо ингээл 5 дахь хулганд явуудаал 5 дахь хулганд одоо арихтаал тийм ээ. Тэгэл ингээл явж идэг. За тэгэл одоо архинаас болж одоо элдв муухай зүйл болохгүй бүтэхгүй зүйлүүдийг архинаас болж бол гардаг. Авиргүй тавтаргүй хүнд бол арх зөхгүй л. Арх битгий уугаараа залуучуулаа тий. Би зүгээр захиж хэлье. Арх бол яг үнэндээ бол амьдралын дайсан шүү. Яг амьдралын дайсан шүү. Энэ арх гэдэг зүйл бол амьдралын дайсан. Зөв уугаа зөв хэрэглээ зохицуулж чадахгүй. Монголчууд бол дандаа хэтрүүлнэ. Дандаа одоо тийм ээ нэг балгатай нэг балаарсан юм болдог штэ. Тийм учраас энэ арх хэрэггүй. Архинаас татгалзах хэрэгтэй. Тий. Түүнээс одоо
юу гэдгийг нэг соёлтой хэрэглээний улс орнууд байдгийн байлээ. Соёлтой хэрэглээд ингээд зүү зөкстэй хэрэглэжтэй. Монголчууд бол тийм байхгүй. Өөрөө дээр нь ямаа омогтой тий. Монголчуудын нэг юм омогч нэг юм ямаа омогтой байхгүй. Тэгээ нэг жаахан архиныхаа халмаг халамцуу тий. Зүрхэн хөөрдөг. Тэгээ нэг бол хүнд гайвуулна. Нэг бол хүнд тий. Тэгэхээр бол арх хэрэггүй. Тий. Дэмий. За би бол одоо өмнө хэлсэн. Өмнө нь одоо би хэлж лээсэн тийм ээ. За би бол өмнө найрамд байхдаа бол ууж исэн. За айрмаас гараад бол би одоо харин ер нь бол нэг 5 6 жил уугаагүй байжгаад. За ингээд саяхан ойрмогх нь 2 ингээд хамссан л та, уусан л та. Тэгээд тэн дээр яг хуу тэн дээр бол одоо ингээд энэ монголчуудын хүний мод дуртай зан гэж бол аюултай л та. Тэгээд тэн дээр лайв хийхэд зүгээр яг нүдэн дээр ингээд өссөн гэдэг аахгүй юу? Одоо тэр үдсэн манай найз нөхөд мөхөд. Тэгэл ингээд 100 байж байгаа шууд 200 болоод 300 болоод 500 болоод ингээд зүгээр асар хурд нүднэр ингээд. Одоо ингээд лайв хийж байхад бол ингээд тий 20 30 40 50 60 70 за өсрөөл 100 140 ингээд байхгүй зогсож байгаа шүү дээ. А зөв хүний мод дурлах хүн тэд нар чинь зүгээр асар хурднаараа ингээд явуулчих жоохгүй. Яг ингээд н хоёр уусан юм зүйл бол байгаа. Одоо бол харин хэлсэн. Одоо бол яаж зогсож чаддаг яруу тодор харуулна заа юу. Тий. Одоо яаж одоо бас нэг хямартайхан шиг үнэхээр одоо бас хямартайхан зогсоочт юм байж тэгээд. Хараал байж тий. Тий. Ингээ сайхан нэг спортлог тийм ээ. Эрүүл бие саруул ухаан спорт манд тугал гэдэг байгаа шүү дээ. За ингээл явна да. Тэгэхээр арх бол битүү залуучуулаа тий. Арх битүү заа юу. Арх бол дэмий, арх илүү. Архинд бол одоо ямар ч сайн сайхан зүйл байхгүй. Нөгөө хин хэлсэн байдаг шүү дээ. Архинд бол архийг бол ус спирт гэж ойлгодог бол үгүй ээ. Цус нулимс одоо юу гэдгийг тэр бүгдөөс бүрдчихэж архины найрлага бүрддэг юм а гэж. Энэ бол үнэн үг шүү. Тэгэхээр арх бол дэмий шүү. Архинаас ол яваараа гэж хэлье. За тэгээд одоо ингээд энэ удаагийн лайва ингээ өндөрлөө. За тэгээд орой 20 цагт шууд лайваар одоо суглааны лайваар сайхан ороод ирээрэй. За лайваа сайхан шеэрлээд за ингээ сайхан ороод ирээрэй манайхаа. За ингээд одоо баярлалаа. Лайвтай маань хамт байсанд баярлалаа. За сэтгэл комент бичсэн бүх усуудаа баярлалаа. Одоо орой лайваар ингээд уулзъя. Суглааны лайваар эргээд уулзъя. За баяртай.